За Улаанбаатар хот бол агарын бохирдол төгжрөл гэдэг хоёр том үндсэн дайсантай. Үүн дээр бол нам, мус төржих, хуваагдах асуудал бол байхгүй. За манай улсаас төлөөлөгч нар бас хэлж байна. Бидэрт бол сайн зүйл бол маш их. Өнгөрсөн 15 жилийн өмнөх байсан агарын бохирдол дээр энэ жил очиж чадсан байна. Бид нар өнгөрсөн жилүүдэд өвөл иргэдтэйгээ уулзахад иргэд бол нэг номерт агарын бохирдол гэж ярьдаг гэсэн. Энэ өвөл агарын бохирдол гэж ярьдаг хүн баргалж байх байсан. Бид нар 12 сарын дундаж үзүүлэлтээр агарын бохирдлыг бол сүүлийн 15 жил байгаагүй 35% буурсан шүү дээ. Дээрээс нь сая бас цагаан сарын үеэр бол төгжрөл бас баг байлаа. Үүн дээр бас манай хурлын ажлын хаалга баяр даргаас манлайлж зарим арга хэмжээнүүдийг авсан. Бид нар урт богино дунд хугацааны арга хэмжээнүүдтэй байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот гэдэг бол яг үндэ энэ агарын бохирдол төгжрөл гэдэг энэ хоёр том одоо асуудлын эсрэг бол бид нар дунд богино урт хугацааны бол бодлогоо үе шаттай ингээд тууштай хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр за саарамгаас сайн зүйлүүд нь бол маш их байгаа. Манай энэ албан хаагч нар бол бүгдээрээ энд бол нийслэлийн албан хаагч нар бол манлайлж ажиллаж байгаа. За төсвийн тухай манай төлөөлөгч нар бас яаж явах шиг 34-ийн 2-2 бас яаж хэрэглэх ойлгох бол буруу ойлголттой яваад байна. Бид нар энэ урдсан харах боломжгүй нөхцөл байдлах зарлага нэмэгдэж байна гэдэг. Бид нар 2 сарын өмнө усын хэмжээнд энэ копийн зардал чинь бол их хурл засгийн газар шийдвэрлэх гэсэн зардал. Нийслэл өнөөдөр энэ үндэсний хорооны даргын захирамжаар нийслэлээр авч энэ асуудлыг шийдвэрлээд явж байгаа. Тэгэхээр энэ хуультай нийцээ цаг үеийн дагуу ийм төсвийн тодтол хийж байгаа. Төсөв өөрөө бид нар цаг үетэйгээ нийцүүлээд дэлхийн эдийн засаг, том төслүүдийн санхүүжүүлэх боломж, шаардлага, одоо энэ Монгол улсын экспортын нүүрс зэсгээд энэ хоёр одоо бараа материалын үнэтэй уялдуулаад бид нар боломжтой үедээ төсвүүдээ ахиухан тавиад төслүүдээ хэрэгжүүлэх боломжгүй үедээ танах ийм л богино хугацааны маневр менежментийг бол төсвийн хувьд бол хийж явах шаардлагатай гэж хардаг. Нийслэл ийм учраас энэ дээр манлайлж ажиллаад энэ олон төсөл арга хэмжээнүүдийг бол хэрэгжүүлж энэ хоёр том асуудлуудаа бол ингээд шийдээд явж байгаа гэж бас хэлж байна. Тэгэхээр төсөв тодтохыг бас буруу 2 сарын өмнөх асуудал ингээд дахиж оруулж ирлээ гэж хэлж болохгүй. Энд чинь маш олон юм гадаад дотоод хүчин зүйлүүд өөрчлөгдөж идэг. Бид нар энэ дээр ингээд маневртай хурдан одоо өөрчлөгдөх боломжтой хурдан арга хэмжээ одоо авч явж ингэж төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдэг. Тэгээ Таран метро 2 төслийг ярьж байна. Таранбай төсөл бол 1.2 их 80 гэдэг уртлын шугам бол 15 км. Улаанбаатар хотын төгжрөлд бол хаан улдург түрүүн бас манай төлөөлөгч нар хэлсэн хүн ам 2 дахин нэмэгдсэн. За уртлын энэ Сүхбаатарын талбайгаас Чингисийн өргөн чөлөөгөөр дамжаад буян тухай хуучин нис хүртэл явж байгаа. Энэ тарасын дагуу бол одоо бол 11 чиглэлийн 107 автобус өдөрт 600-аас 800 эргэлт хийж автобусаар бол одоо нэг 45,000-аас 60,000 зорчилт. Автомашинаар бол энэ чиглэлд нэг өдөрт ойролцоогоор 200,000 зорчилт хийгээд байгаа. Тэгэхээр бид нар энэ л одоо яарамгийн нэмж байгаа өсөн хэрэгцээний төгжрлийг л бууруулах нэг шаардлагатай энэ яарамгийн чиглэлийн Таранбайны төслийг энэ жил бол эхлүүлж хэрэгжүүлж иж 2 жилийн дотор энэ төсөл дуусч Улаанбаатар хотын энэ төгжрлийг бууруулах урт хугацааны бодлого хэрэгжиж шít. Тэгээ 350 тэрбум их мөнгө гэж энэ бол энэ мөнгөний 29%, 30% урьдчилгаа очих энэ төслийг. Урьдчилгаатай байжгаад 2026 оныг нийслэлээс бизнес эрхлэлийг дэмжих жил болгон зарлаад бизнес эрхлэлтэй дэд бүтцийнхэнтэй уулзахад урьдчилгаа төлбөрийн 30%-ийг олгосноороо манай дотоодын аж ахуйн нэгжүүд ажил хийх үнэхээр боломжтой болж байна гэдэг. Яг энэ дээр бол талархах илэрхийлж байна. Тэгэхээр бид нар ингээд яг талбай дээр ажил хийж байгаа манай энэ дэд бүтцүүд компаниуд бол тодорхой хэмжээний урьдчилгаа авч иж хуулийнхаа дагуу ажил нь бол сайн явна гэдгийг бол ойлгосон учраас бид нар энэ Таранбайны төслөө бол хурдтай сайн явуулах үүднээс бол ийм урьдчилгааны мөнгийг бол байршуулж байгаа. За тэгээд ер нь бас түрүүн хэлэхэд нийслэлд маань одоо ингээд болохгүй хөөсөө л болж байгаа ажлууд маш их байж байгаа. Бид нар өнгөрсөн жилхэд 10 мега төслийг бол гараанаас гаргасан. Одоо бидэрт бол Таранбай, Тойрог 1, метро гэсэн 3 төслийг бол ойрын хугацаанд гараанаас гаргах шаардлагатай. Таранбайг ингээд хэрвээ төсөв батлагдах юм бол ингээд урьдчилгаа төлбөрийн нөгөөд ингээд ажил эхлүүлнэ. 20 жилийн дотор бол хэрэгжиж дуусна. За метро Тойрог 1 гэдэг төслүүд бол олон улстай нөгөө F буюу засгийн газрын баталгаан дээр одоо санхүүжүүлэх нөхцөлтэй учраас бол тодорхой хэмжээнд тодруулга авах олон улсын санхүүгийн одоо зээлдэх байгууллагуудтай хилцэх шатанда явж байгаа учраас бол саад асуудлууд байгаа. Гэхдээ бид нар бол энэ одоо зорилттой урдаа тавиад мэдээж энэ олон сая долларын том төслүүд бол амархан тэгж санхүү төсвөн шийдэгдэж явдаг. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний бас хугацаа, судалгаа тооцоо ойлголцох асуудлууд бол гэрээлцэний шатанд бол байдаг. Ийм учраас бол эдгээр энэ асуудлууд бол за ингэ дуусгач да. 1 минут авч байж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлыг бас манай төлөөлөгч нар маань ойлгож за муу зүйлээсээ илүү сайн зүйлийг нь харж нийслэлийнхаа болон энэ хурлынхаа ажлын албанд бас залуучуудаа урам өгж
ингэж ажиллаж байгаасаа гэдээ одоо төлөөлөгчийн хуваар асуулаа л да. За баярлалаа.